За өнөөдөр би та бүхэнд одоо цагаан будааны гурилыг гэрээ нөхцөлд хэрхэн гаргаж баярын бэлүү хийж болох вэ талаар хуваалцах гэж байна. За энэний өмнөх бичлэгт би цагаан будааны гурилаар кекс хийсэн боловч цагаан будааны гурил Монголд олдоц ховор байна гэсэн учраас гэрээ нөхцөлд хэрхэн гаргаж одоо бялуу хийж болох вэ талаараа хуваалцах гэж байна. Орцоо танилцуулъя. 5 ширхэг өндөг, 150 г цагаан будааны гурил, 40 г одоо оливын тос, за 30 г какао, 50 г сахар, 70 г сүр оржин. Бүгдээрээ 500 г будааг 3-4 удаа цэвэр усанд маш сайн угааж өгнө. За ингэсний дараа одоо усанд хийгээд 4 цаг хэрээтэй байлгана. 4 цаг байлгасны дараа будаага гараараа бариад үзэхэд бутарч явах ёстой. За будаага уснаас нь салгасны дараа цэвэр дааван дээр одоо тавьж агаад 12 цагийн турш будаагаа сайтар хатааж өгөх хэрэгтэй. За ингээд будаа маань сайхан хатаж өгсөн байна. Ингээд хатсан будаага миксерд нь миксертэй бол багаар хийж миксердэж өгөх хэрэгтэй. За ихээр хийх юм бол миксер маань бас эвдрэх аюултай шүү. Үйл дүрийн гурилыг бодох юм бол илүү том ширхэгтэй гарч байгаа. Гэхдээ бол зүгээр. Ингээд гаргасан гурилаа шигшиж өгнө. Шигшээд үлдсэн одоо цагаан будаага хүүхдийн каш болгож ашиглаж болдог. За ингээд гаргасан цагаан будааны гурилнаасаа 150 г-ыг тастаж авна. Өндгөө шар цагаанаар нь салгаж өгнө. Өндөгнийхөө одоо шар дээр сахарнаас бусад орцуудаа холж өгнө. Цагаан дээр элсэн чихрээ багаар хийж крем болгож утгаж өгөх ёстой. Гараар 5 минут орчим утгаж өгсөн. За өндөгний крем зурагч машинтай хүмүүс байвал өндөгнийхөө крем зурагч машинаараа зурчиж болно. Үндсэн зурмагтайгаа кремээ багаар хийж холж өгнө. Нэг бөмбөлөг шиг одоо юмнууд үүсэж байна. За энэ бол цагаан будаа маань ширхэгтэй учраас ингэж гарч байгаа шүү. Зурмгаа хийж чигнэх саваа сайтар тосолж өгөх хэрэгтэй. За калкин цаас байвал доотлолт нь дэвсэж өгнө. Байхгүй бол сайн тосолж өгөөрэй. Зурмгийнхаа амсрыг таглахдаа тавг ашиглаж болно. Эсвэл мөнгөлөг цаас ашиглаж болдог. Гол нь ямар ч зай завсраггүй байх хэрэгтэй. Жигнүүрэндээ хийгээд 1 цагийн турш чигнэнэ. За чигнэхдээ та нар маань бүх төрлийн жигнүүр төр чигнэж болно шүү. Үйлдвэрийн нарийн ширхэгтэй гурилаа бодох юм бол тэгж сэвсэтл бол хөөгөөгүй. Гэхдээ бол хангалттай хөөж өгсөн. Одоо торто чимэглэн. За 100 г хар шоколад, дотроо бичэнтэй үрлэн юм шоколад. За 2 ширхэг өндөгний цагаан орж байгаа. Шоколадаа хайлуулад хөргөнө. Ширхэг өндөгнийхөө цагааныг би ундааны сав хайчилж агаад зурж өгсөн. За яагаад ундааны сав хайчил зурж өгсөн бэ гэхлээр хүмүүс зарим нь сэрээгээр зураад болохгүй байна. Эсвэл яг ийм
гар юм холигч байхгүй хүмүүс яаж кремийнхаа цагааныг зуурах вэ? Эсвэл болохгүй байх гэсэн хүмүүс байсан учраас би ингэж зуурч үзүүлж байгаа юм шүү. Болдог шүү хүмүүсээ. Бэлэн болсон өндөгнийхөө цагааныг хайлуулсан шоколадтайгаа холиод крем болгоно. Одоо бүгдээрээ кексээ дундуур нь хувааж өгье. За би болохоор 3 хувааж өгсөн. Ингээд кремээ одоо давхар болгон дээр нь жигэд нэмгэвтэр түрхэж өгөх хэрэгтэй. Крем түрхэж явах явцад зунгаарлаад байх юм бол утгаа усанд дүрээ түрхээрээ. Одоо зориултын тоортны крем түрхэж байхгүй. Гэхдээ би маслны хутаг ашиглаж байгаа түрхчихсэн. За ингээд амттай сайхан бэлэн маань бэлэн боллоо. Ингээд та бүхэн маань энэ аргаар одоо баярынхаа бэлэг хийж үзээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа та бүхэнд.